Марнес. За сайн уу, за сайн байна уу. За манайда баярлалаа хотод ирээд байна. За манайда баярлалаа хотод Скотлагийн маш том юм байна. Одоо байдаг маш олон монголчууд, маш олон гэрүүлүүд амьдардаг байгаа. За өнөөдөр нэг гоё бүхэл арга хэмжээ зохиоллоо. За тэгээд энэ тухай хайрлаад ямар арга хэмжээ болчихвол яг юуны ач холбогдолтой ямар хүмүүс оролцсон гэдэг өөрийгөө жоохон танилцуулах. За тэгээд би болохоор Европ дахь монголчуудын сагсан мөнгөний холбооны Чехад сахад төлөвлөлт байгаа. Тэгээд саяхан сарын мэдээлэл төлөвлөлт Чехта харилцаа болсон. Тэгээд энэ өнөөдрийн арга хэмжээ их гоё маш их гоё санагдлаа. Одоо юм миний бодс төсөөснөөс харин тийм биш амар их хүүхдүүд. Тэгээ манай энэ саруу шинэ хоёр маань хүүхдүүд рүү чиглэсэн ирээдүйн одоо тамирчдыг бэлтгэсэн ийм их зүйлээр бас орж ирсэнд маш их талхууштай маш их баярлж байна. Тэгээд энэ бол анх удаа дараа жилийн бол илүү хөнгөчих юм байна. Ерөнхийд болцоотой юм байна гэж хэлж байна. Агсаа. Компьютер яг одоо бид нэг ингэж тоглоод ингэж тийм. Одоо бид нэр ирээдүйн харах хэрэгтэй. Энэ ирээдүйн харсан юу энэ хүүхдүүдийн тэм зүрээс байгаад байхгүй. Хамгийн анх удаага юм бол гоё ухаан байна. Сайхан байна. Тэгээд энэ зөвхөн одоо энэ хотын хэмжээд болов уу эсвэл одоо хэр ямар хотын хэмжээ болж байна? Нийт 7 баг орцлоо. 7 багийн 30 хүүхэд. Тэгээд Авдичны бородоос ирсэн, Моос татаас ирсэн, Ческэ татаас ирсэн, Араб татаас ирсэн, Малата Вестовын баг. Ерөөсөө Чех даяар байгаа Монгол хүүхдүүдийн маань би тэгсэн. Тэгээд энэ угаасаа нэттэй тэмцээн. Тэгээд насны ангилт нь болохоор 13-аас 16 гэсэн насны. Яг тэгээд эсвэл насны тэгээд сайн хамгийн баярын дараахан бас удаагүй байхад одоо зөвхөн дагуулчихлаа. Тэгээд анхны тэмцээн гэж байгаа. Тэгээд дараа жил нь ингээд жил ингээд уламжлалт явна. Энэ бол би яг зөв. Дээрх жилүүдэд өшөө их зохион байгуулалттай насны ангиллын одоо юу гэж чинь те 10-аас 13 ч юм уу. Тэгвэл бас яг өнөөдөр анх удаа зохион байгуулалттай болох насны ангил өгөө юм байна шүү дээ. Яг ч том хүүхдүүдийн ялгаа яаж вэ? Гэхдээ дараа жил бол мэдээж одоо хүүхдээ орцсон. Ийм боломж нь өндөр байгаа ч бас насны тэгээд зөвхөн сагсаар гэж байгаа юм шүү дээ. Тийм сагсаар тийм. Ямар ч сандаа бид ихний ээлжинд сагсаар тийм. Цаашдаа өдөө юу ямар боломжтой хийж хэлдэг. Ийм тэгээд за сагсаар гэж байна. Би тэгээд сайн нэг хүүхдүүдийг шунаж гадуулах хэрэгтэй. Европ руу чиглэсэн юм яг Европ монголчуудын холбооны зүгээс болохоор яг энэ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан энэ зон тэмцээн хийх гээд байгаа. Тэгээ одоохондоо бол яг насны ангиллыг юм татаад байна. Мэдээж тэгээд одоохондоо болохоор Европын холбооны тэмцээнүүд донд хамгийн тэмцээн байгаа. Тэгээд бас 3-3 гэсэн үгсийн тэмцээн. Энэ бүгдийг одоо зохион байгуулалт хийж байгаа учраас дараагийнх нь одоохондоо хичээл төлөвлөгөө ясаар байна. Тэгээд зарын гахаа энэ жилийн ерөнхийдөө яг хүүхдийн чиглэсэн ийм асуудал гэдэг нь одоо хамгийн их таалагдаад яг та чинь хэлгээр томчууд бол битэд зөндөө янз бүрийн арга хэмжээ хараа 9 жилийн болдог тийм. Тэгээд сакс байж бол тоглолт. Тэгэхээр яг хүүхдүүдээр чиглэсэн яг энэ Монгол хүүхдүүд маань Чехэд ирээд нийгэмшиггүй удаан одоо Чех амьдраагүй хүүхдүүд байгаа. Энд ирээд төлсөн хүүхдүүд байгаа. Янз бүрийн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол хүмүүс маань ерөнхийдөө аюул спортик байдаг. Тэр талаа одоо бусад орны хүмүүс хүүхдүүдээс яхаа байгаа юм гэж байна. Хүүхдүүд чиглэсэн гэдэг нь хамгийн тэгээд хамгийн гоё юм нь юм. Сая тэмцээний нэр харж хахад ингээд өөр хоорондоо өөр хүмүүстэй ингэсэн мэтлүүд эзэн таньдаг юм шиг хөд урдгүй хоорондоо нийлцэн ингээд тоглоо явж байгаа. Хоорондоо нөгөө спортик байна гэж би нэрийг тэгээд хажуугаар сагуу сая. За маш их баярлалаа. Тэгээд ийм сайхан арга хэмжээ нөшөө их гоё болох гэж найдаж байна. Тэгээд та нартай дараа спортик ийм сайхан арга хэмжээнд байна гэсэн. За баярлалаа. За баярлалаа.